видео үзүүлж байна. Дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг хосууд. 2018 он эмэгтэйчүүд хамгийн ихээр сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, Америкийн нэгдсэн улсын конгресст судал авсан жил байсан тул эмэгтэйчүүдийн жил хэмээн тэмдэглэжээ. Гэвч өмнө нь ч түүхийн туршид эмэгтэйчүүд улс төрд өөрсдийн уул мөрийг үлдээж ирсэн, ялангуяа улс төрийн эрх мэдэлтэй хосуудын тэн хагас нь дэлхийн нийтэд гүнзгий сэтгэл үлдээж иржээ. Тэгвэл хамгийн нөлөө бүхий хүчирхэг улс төрийн 9 хосыг танилцуулж байна. 1. Клеопатра, Юлий Цезар нар. Хэдийгээр Ромын жинжин Марк Антони болон Египтийн хатан хаан Клеопатра нарын хайрын түүх сэтгэл хөдлөмж гэлээ улс төрийн хувьд аваад үзвэл Клеопатра болон Ромын генерал Юлий Цезар хоёрын романтик харилцаа түүхэн өр нөлөө ихтэй байсан юм а. Манай эртний өмнөх 51 онд Клеопатра Египтийн хатан хаанд өргөмжлөгдснөөр тэр үеийн хамгийн баян хүчирхэг нэгэн болсон ба Ромчууд түүнийг нутаг дэвсгэрлүү дайран орж ирэхэд тэрээр Юлий Цезарын амраг болж эрх мэдэл хүч чадлаа хадгалан үлдэж чаджээ. Улмаар Клеопатра манай эртний өмнөх 47 онд Цезарын хүү Цезароныг төрүүлсэн ч манай эртний 44 онд Цезар алагдсны дараа тэрээр Цезарын командлагч Антонитай хайр сэтгэлийг харилцаа үүсгэн эцэст нь хамтдаа амиа хорлсон байдаг. 2. Хатан хаан Изабелла болон хаан Фердинанд. 1470-ад оноос эхлэн Испанийг хамтран захирч эхэлсэн 2 дугаар Арагоны Фердинанд болон Изабелла нар 15 дугаар зууны сүүлчээр мянган хүнийг эрүүдэн шүүж, амийг нь хөнөөж, 100-100-аар нь улсаасаа хүн гаргасан алдарт Испаний инквизицийг удирдан явуулсан байдаг. Мөн тэд 1492 онд шинэ газар нутгийг олж ирүүлэхээр Кристофер Колумбыг далайн аялалд гаргаж байжээ. Тэр ч утгаараа Фердинанд, Изабелла хоёр улс төрийн хүчирхэг хосуудын тоонд зүй ёсоор багтдаг юм. 3. Мумтаз Махал болон Шах Жахан. Эдгээр хосууд амьдралынхаа хугацаанд барьж үлдээсэн гайхалтай бүтээн байгуулалтаараа хүмүүст ихээхэн танигдсан байдаг билээ. Хатан Мумтаз Махал нь 14 хүүхэдтэй байсан ба эр нөхрийнхөө хамгийн сайн зөвлөх гэр бүлийнхээ түшиг толгуур нь байв. Харамсалтай нь 1631 онд тэрээр төрхийн хүндрэлээс болж нас барахад нөхөр Шах нь хайрт хатныхаа гэгээн дурсгалд зориулж Таж Махал сумыг бариулж байжээ. Таж Махал нь өнөг хүртэл мусульманы урлагийн сод бүтээл хэвээр байгаа бөгөөд 2007 онд дэлхийн 7 гайхамшиг нэгт багтаж байсан юм а. 4. Хатан хаан Элизабет Хунтач Филипп. Хатан хаан Элизабетийг 25 наснд нь хаан ширээнд даснаас хойш Эдинбургийн хунтач Филипп түүний үйл хэрхийг хамтран явуулж байсан ба тэд 70 жилийн турш цуг амьдарсан юм а. Мөн хосуудын тухай Netflix-ийн The Crown цуврал гарч хүмүүст хүрч байсан билээ. Түүнчлэн өөр улсад төрсэн Филиппийг угсаа залгамжлах хатан хаантай гэрлүүлэхийг эсэргүүцэж байсан ч тэдний гэрлэлт Их Британий хаант улсын түүхэн дэх хамгийн урт хугацаанд доктортой үргэлжилсэн байв. Үүгээрч зогсохгүй хосууд 70 жилийн хугацаанд гадаад харилцааны зөрчил, дотоодын эмгэнэлт үйл явдал гэх мэт олон сад бэрхшээлүүдийг хамтдаа даван туулж уламжлалт гэр бүлийн дүр төрхийг бий болгож чадсан. 5. Элеонор болон Франклин Рузвельт. Гэрэлснээс хойш 28 жилийн дараа буюу 1933 онд ерөнхийлөгч Франклин Рузвельт болон түүний анхны эхнэр Элеонор Рузвельт нар цагаан ордон руу нүүжээ. Тэнд хосууд өдөр тутмын дотоод гадаадын асуудлыг ярилцсан зохицуулж чадварлаг хамтрагчид шиг байсан байна. Франклин Рузвельт Америкийн нэгдсэн улсыг их хямралаас гаргаж дэлхийн 2 дугаар дайны үед тэнхилгийн хүчийг Герман, Итали, Япон ялж байх үед эхнэр Элеонор нь иргэдийн эрх ашиг гэх мэт улс орны дотоод асуудлыг төрийн бодлогод тусган шийдвэрлэж байжээ. Мөн Элеонор Франклин сайн өвчнөр онцлогдсныхаа дараач нөхрөө улс төрд дахин орж чадна хэмээн урамшуулж байсан тул Франклин 1924 онд эхнэрийнхээ зөвлөгөөг дагаж ардчилсан конвенцэд дахин илсэн олонний анхааралд өртөх болсон юм. Түүнчлэн энэ нь түүний анхны тус дэмжлэг байсан бөгөөд тэрээр дараагийн 2 жилд ч нөхрийнхөө улс төрийн ажилд чухал зөвлөх нь байж чадсан байна. 6. Эва Хуан Перо нар. Аргентины ерөнхийлөгч Хуан Перон 1944 онд эхнэр Эватайгаа танилцаад маш хурдан гэрлэхээр шийдэж байжээ.
Перон 1946 онд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан бол Эвитан хөдөлмөр эрхлэлтийг шинжлэх, ядуурлыг шийдвэрлэх, нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад анхааран ажиллаж байв. Гэвч Хуан 6 жилийн дараа албан тушаалаас огцорч Эва дэд ерөнхийлөгч болохыг хүссэн боловч удалгүй өвчнөөр нас барсан бөгөөд түүний үхэл улс үндэстнийг тэр чигт нь уй гашууд автуулсан тул төрийн хэмжээний оршуулах ёслолыг зохион байгуулж байсан юм. 7. Жаклин Кеннеди, Джон Кеннеди нар. Массачусетсээс сонгогдсон Конгрессийн төлөөлөгч Джон Кеннеди 1960 онд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон тэр цагаас хойш хосууд олонний анхааралд өртөх болжээ. Жаки Жорж нь Вашингтоны нэрэмжит их сургуулийг төгссөн бөгөөд Vogue сэтгүүл болон Washington Times Herald сонинд ажилладаг байжээ. Мөн түүний алдар нэр төгс стил, имиж, цагаан ордны тэргүүн хатагтай болсон явдал нь хэвлэлийн гол ярианы сэдэв болж байх үед нөхөр нь улс төрд амжилтаараа гялалцаж байв. Жаклин нөхөртөөгөө хамтран хэд хэдэн удаа олон улсын хэмжээний аянг зарлаж, заримыг нь бүр өөрөө биедан удирддаг байсан. Үүгээрч зогсохгүй тэрээр улс төрийн томоохон уулзалтуудыг гэртээ оройн зоогийн үеэр зохион байгуулдаг байсан гэдэг. Тэр ч утгаараа Жаки өөрийн болон нөхрийнхөө имижийг бүрдүүлж тэр нь Америкийн соёл иргэншлийн стандарт болж чадсан юм. Хэдийгээр тэдний харилцааг сүйтгэх олон цөөн яриа гарч байсан ч 1963 онд Джон Кеннедиг амиа алдах хүртэл гэрлэлтэнд бат бөх хിവэр байсан юм а. 8. Жанчин Мао Зэдун. Бүгд найрамдах Хятад ардчилсан улсын дараагасан Мао Зэдун соёлын хувьсгалыг өөрийн улс төрийн стратеги болгон зарлаж байх үед түүний дөрөв дэх эхнэр жигчин Жанчин маш богино хугацаанд Хятадын коммунист намын албан ёсны удирдагч болж чадсан юм. Тэрээр Хятадын сэхэтнүүд, оюун санааны элитүүд, улс төрийн тэрс үзэлтнүүд болон Мао тэр хоёрын амьдралд саад болохоор хүмүүсийг бүгдийг нь өөрийн замаас зайлуулсан гэдэг. Мөн 1976 онд Маог нас барсны дараа түүний олон хүнийг хэлмэгдүүлсэн гэмт үйлдэлийг буруушаан баривчилжээ. Жанчинд эхлээд цаазын ялуунаж дараа нь бүх насаар нь хорих ялаар шийтгсэн боловч тэрээр 1991 онд амиа хорлсон. Жанчин Маог өгсний дараа шүүхэд дуудагдах үеэрээ би Маогийн нохой шиг л байсан. Тэр намайг хинч байсан хамаагүй хаз гэж хэлдэг байсан гэж мэдүүлж байжээ. 9. Хиллари Клинтон болон Билл Клинтон. Хиллари болон Билл нар Йелийн их сургуульд анх танилцж хамтдаа 40 шахам жилийг Америкийн улс төрд өнгөрөөсөн юм. Билл анх 1974 онд Конгрессийн сонгуулиар Арканзас мужаас сонгогдсон улс төрд орж хожим 1992 онд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар тэд цагаан ордон руу нүүх болжээ. Түүнчлэн Биллийг ерөнхийлөгчийн халаагаа өгсөн 2000 онд Хиллари Нью-Йоркоос нэр дэвшин Сенатын суудлыг авч 2009-оос 2013 оны хооронд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Үүнээс гадна улс төрийн хамгийн их нөлөөтэй анхны тэргүүн хатагтай гэгддэг Хиллари Клинтон нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн салбарын шинжилэл зэрэгт маш их анхаарлаа хандуулж байсан учраас түүнийг төрийн бодлого боловсруулахад хэтэрхий их оролцдог хэмээн шүүмжилдэг байжээ. Хэдийгээр Хиллари өндөр албан тушаалтай байсан ч 2008 болон 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээсэн хосууд дахин цагаан ордонд очиагүй юм. Гэхдээ тэд Америкийн нэгдсэн улсын хамгийн нэр хүндтэй улс төрийн хосууд хэвээр үлдсэн билээ.